радио ярьж байна. Эрхэм сонсогчдоо, та бүхэн манай нэвтрүүлгийг өдөр бүр Улаанбаатарын цагаар 17 цаг 30 минутаас 12,085 кГц-ийн үйлдэлээр давталтыг 21 цаг 30 минутаас Гринвичийн цагаар 9 цаг 30 минутаас 12,085 кГц-ийн үйлдэлээр давталтыг 13 цаг 30 минутаас www.wom.mn цахим сайт болон MNB.mn аппликейшнээр сонсож байна уу? Эрхэм сонсогч та бүхэн манай өнөөдрийн нэвтрүүлгээр эхлээд сүүлийн үеийн мэдээ, дараа нь Сайкон 2025 үйл ажиллагаанаас бэлтгэсэн нэвтрүүлэг дуу хөгжим эдгээрийг сонсноо. Одоо бид нэвтрүүлээ Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ булган аймгийн удамд самын хантай багийнуудад Эгийн сэлэнгийн бэлтгэж байрладаг Эгийн голын усан цэглэгээ станцын төслийн талбайд ажиллаж байна. Усан цэглэгээ станцын засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн 5 дугаар тэрэн бэлэгдсэн импортын арчин бүсийг багасгах, төвийн бүсийн усан нэмэгдэж байгаа арчин бүсийн хэрэглээг хангах аж холбогдолтой төсөл юм. Дэлхийн өвийн хорооноос Эгийн голын усан цэглэгээ станц төслийг дангаар хэрэгжүүлэх нь сэлэнг мөрөн байгаль нуурын экосистемд мэдэгдэхүйс нөлөөлөл үзүүлэхгүй болохыг тэмдэглэжээ. Тэсний төслийн байгаль орчны нийгмийн нөлөөллийн үнэлгээг ЮНЕСКОгийн аргачлал болон олон улсын стандартын дагуу боловсруулах чиглэл өгсөн байна. Монгол Улсын ажлын хэсэг 2026 оны эхний агуст багтаан эцсийн дүгнэлт гаргана. Ерөнхий сайд энүүгээр орон нутгийн хөгжлийг дэмжих байгалийн аялал жуулчлалын хантай зохицломрын ерөнхий төлөвлөгөөний төсөлтэй танилцлаа. Гадаад харилцааны сайд батцэг Испаний хаант улсын гадаад хэргийн Европ холбоо хамтын ажиллагааны сайд Хосе Мануэль Альварес урилгаар энэ сарын 28-наас 30-нд Испани улсад албан ёсны ажил хийгнэ.